5 дугаар бүлэг. Харуулуудын нүдийг хариулж байгаад Яншаа арын хашаа даван орлоо. Нилээд тойрог замаар явсны эцэс Жанжны өргөөний арын хаалганд хүрв. Өргөө тэр чигтээ гал тавчжээ. Галын нижигнэх чимээнээс өөр юу ч сонсогдсонгүй. Эргэн тойронд аимшигтай нам юм ноёлж байлаа. Яншаа арын хаалгыг удаан ширтв. Татагш ороод алуурчинтай нүр толчвол лүү айхууны цогцыг авч чадахгүйгээр барахгүй өөрийнхөө амигч алдна. Тэхэн огт ашиггүй. Тэгтэл Жанжны өргөөний зүүн гар талд байдаг нохойн нүх санаанд оров. Тэр газар нууцлаг хүний нүднээс далд дотор нь алуурчид үлдсэн байсан ч намайг анзаарахгүй байж мэднэ. Гэхдээ Яншаа хүний ертөнцийн ёс заншилд тассан болохоор нохой нүхээр мөлхөн гэдэг нэр хүндтэй үйл биш санагдав. Тэгээч миний бие тэр нүхээр багтах хэсэг нь мэдэхгүй байлаа. Харин нохой нүхийг олоод очиход дотор нь аль хэдийн хүн хавчуулагдсан байв. Тэр бол миний цогцыг нь авахар ирсэн лүү айхун байлаа. Биеийн тал нь хэрэмний гадна үлдсэн тал нь дотор талд гацжээ. Үүнийг харсан Яншаа ичээж мартаад "Тэгэхээр би энэ нүхээр үнэхээр багтаж болох нэ" хэмээн бодов. Гэвч одоо сэтгэлээ илэрхийлж суух цаг биш байлаа. Лүү айхун миний дууг сонсоод толгоогоо алгуурхан өргөв. Үргэлж цэвэрхэн байдаг нүүрэн тусна будагджээ. Тунгалаг гэрэлтэг байсан харц нь тоосон дарагдсан мэт бүрсгэр саарл болсон байв. Тэр ямар ч сэтгэл хөдлөлгүй амьгүй хөнгөлтэй мэт над руу гүлрэн. Яншаа өвдөлн суулаа. Галын анивчих гэрэлд түүний баруун нүдний нэг тал нь түлэгсэн харагдав. Нүдний цагаан хүүхэн хараа нь ялархаа болж бүхэлдээ булангарчжээ. Нохоо нүхэнд хавчуулагдсан төрх нь ууг нь инээд хүрмээр харагдах ёстой байлаа. Гэвч надад өчүүхэн ч хөвгөлтэй санагдсангүй. Яншаа түүн рүү гараа сунгасан ч хүрхээсээ өмнө өөрийн ирэхгүй тэнэгэлзв. Лүү хайкун тэр хариулсангүй. Зөвхөн над руу хоосон ширцээр байлаа. Яншаа нүдээ анивчв. Яагаад ч юм зүрх өвдөх шиг болов. Тэр мэдрэмжээ дарж тухайг нь зөөлөн хатглаа. "Чи амьд үстэй?" Яншаа. Түүний дуу маш сулхан байв. "Би амьд байгаа." Энэ нь миний асуултанд хариулсан үг гэхээсээ илүү өөрөөсөө асууж байгаа мэт сонсогдлоо. Чэйжин доторх тайлбаршгүй мэдрэмж улам хүчтэй болов. Яншаа өөрөө ирэхгүй толгойг нь илж аяархан хідэнтэй алгадав. Үсэн нойт нь наалдамхай байлаа. Цусан живсэн газраас арайхийн гарч ирсэн болтой. 10 настай хүүхэд ганцхан шөнийн дотор гэр бүлдээ бүхэлд нь алдна гэдэг дэндүү харгас зүйл байв. "Би амьд байгаа." Яншаа түүн рүү чимээгүй ширтлээ. Хар өнгийн зүүн нүдэнд нь миний дүр айжмаар тусав. Харин баруун нүд нь дахин хизээч юм харахгүй байх. Тэр хэсэг зур намайг ажигласнаа. "Чи намайг аврахаар ирсэн юм уу?" гэж асуулаа. Уг нь би зохицыг чи авахаар ирсэн. Харц нь барааж толгоогоо үл ялэг төхөв. Гэхдээ одоо чамайг аврахаар ирсэн. Яншаа гараас нь натгаад "Чи их чанга гацчихсан уу?" гэж асуулаа. Тэр юу ч хэлж зүрхлэхгүй байгаа мэт над руу гүлрэн. Хариулж амжаагүй байтал гэр нь гинэт доош татагдав. Хэрмийн нөгөө талаас хэн нэгэн хөлийн чангаа өргөрөө буцаан чирч байгаа бололтой. Лүү айхууны нүд айсандаа томорчээ. Тэр үг ч хэлж чадсангүй. Яншаа түүнийг чанга тэрч тавьсангүй. Хэрмийн цаана нэг хүн "Гадаа хүн байна. Түүн тусалж байна" гэв. Нөгөө нэг нь "Хөлийг нь тасалж тэгвэл дахиж цовтааж чадахгүй" гэлээ. Хэрмийн нөгөө талд 2 хүн үлджээ. Тэр лүү айхууны хөлийг үнэхээр тасдах гэж байлаа. Зүрх салгансан ч гинэт нэг арга санаанд орлоо. "Аваа, тэргүүн сайдын өргөөний харуулуудыг хурдан авчраарай. Дотор байгаа алуурчид лүү айхууны хөлийг тасдах гэж байна." Тэргүүн сайдын охин байна. Өнөөх гай тарьдаг бяцхан ч түрүү. 2 алуурчин хэсэг чимээгүй боллоо. Тэгснээ нэг нь "Ухар" гэж тушаав. Ялалт эндүү гинэт мэдрв. Миний нэр аавынхаас минь ч илүү хүчтэй байна гэж огт бодсонгүй. Инээд хүрсэн ч арай хийм барив. Удалгүй царай минь дахин бараалаа. Алуурчид хүртэл надаас ингэлээ айж байдаг игэл хүмүүсийн сэтгэлд Яншаа ер нь ямар дүртэй болсон юм бол? Одоо тэр тухай бодох зов байсангүй.
Яншаан Луайкуны хүчээр гадагш чангаан гаргалаа. Гараас нь натгаад тэргүүн сайдын өргөөний зүг рүү чирв. Одоохондоо манайд очиод нуугт Луайкун явж байснаа зогсов. Утаас хонголсон агаарт тэр намуухан дуугаар "Яншаа, би тэргүүн сайдын өргөөнд очиж болохгүй" гэлээ. "Яагаад? Аав минь чамайг хамгаалахгүй гэж айж байгаа юм уу?" Луайкун газар ширтээд хариулсангүй. Одоо тэр цус үнсэн туталсан халтар жаал харагдана. Гэвч яагаад ч юм 100 жил үүлэн сүнс болон амьдарсан дурсамжтай надаас илүү нарийн зүйл бодож байгаа мэт санагдав. Тэр удаан дуугүй байснаа "Яншаа, би нийслэлээс гарах хэрэгтэй. Зөвхөн гадагш. Заавал нийслэлээс гарах ёстой" гэлээ. Дуу нь гайхмар шийдэмгий байв. Тэр хатуу шийдвэр гаргасан бололтой. Тэр надаас маш олон зүйл нууж байгааг Яншаа зөнгөөрөө мэдэрлээ. Энэ хүчээр сэхлэн Луайкуны амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх мэт санагдав. Мөн миний сонголт хийх цаг иржээ. Тэргүүн сайдын өргөөнд буцах уу? Эсвэл Луайкунтай хамт нийслэлээс гарах уу? Яншаан толгоогоо өргөн тэнгэр өөд харав. Гэнэт нэг хачин зүйл харагдлаа. "Ли тэнгэрийн хаанаа, чи яг намайг энд хүлээж байсан юм байна." Хэрв Яншаа мартхан шүлийг уусан бол энэ төрөлтөө тэргүүн сайдын энгийн нэгэн залуу хатагтай байх байжээ. Хэрв Луайкун надаас болж хүсний ертөнцид 5 жил саатаагүй бол одоо надтай жицүү байх байв. Хоорондоо сүү тавьсан хоёр хүүхэд айжмаар бие биедээ дурлана. Тэргүүн сайдын хүн үзэн ядалтаар дүүрсэн жанжны залуу эзнийг ганцаархан нь орхиж төвчилгүй түүнтэй хамт умар зүг рүү явна. Тансаг тайван амьдралаа өөрийн хүслээр орхиж жанжны залуу эзнийг дагна. Ингээд нөхрөө хөөсөн бяцхан ихнэр жүжигийн 1-р үзэгдэл ийм таагүй мөчөд эхлэх нэ. Луайкун миний гашуудсан царайг хараад хитрхи их зүйл бодсон бололтой. Тэр эргэж эсрэг зүг рүү алхав. "Яншаа, дахиж уулзахын төлөө ерөөл тавь." 10 настай хүүхэд аимшигт явдлын дараа ийм гүн үг хэлхийг сонсоод зүрх агшин зуур довтлоо. Яншаан бухимдан толгоогоо майжиж аяархан бутнав. За би бууж өглөө. Дахиж хувь тавилан өөрчлөхгүй. Тэгээч буцаж очиод дахиад шийтгүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Гэхдээ юу ч хэллгүй яваад өгвөл ачлалгүй охин шиг санагдана. Тиймээс Яншаа шатсан модны мөчөр авч хэрэмдээр хідэн үг сараачлаа. "Ааваа, охин танд нэгэн эрхэмтэй оргон одлоо. Сэтгэл уналгүй бие сайн бодоорой." Бичиж дуусныхаа дараа аав нь тэр бөглөө нохойм нүхийг олж дээрх үгийг унших хэсэг нь тоосонгүй. Шатсан мөчрийг хаяад Луайкуны араас гүйлээ. Түүнийг гүйцэс төрүүлээд өмнө нь бүхийн "Чи дэндүү удаан алхаж байна. Удахгүй алуурчид араас чинь хөөж эхэлнэ. Алив би чамайг үүрээ" гэлээ. Ардах хүн хөдөлсөнгүй. Эргэж хартал тэр над руу айж балмагцсан янзтай ширтэж байв. Яншаан гайхан "Альвэ" гэв. Яншаан шүдээ ярзаалган инээмслэв. "Залуу минь, хамт оргон одъё." Тэр хөдөлсөнгүй. Яншаан ч шавдуулсангүй. Эцэст нь Луайкун гараас урагш сунгаж намайг тэвэрлээ. "Баярлалаа." Түүний туранхай би үл ялагч чичирч байв. Гэвч яг тэр үед амны булан өөрийн ирэхгүй таталтлаа. Оргон одох ч яах вэ? Тэврэх ч яах вэ? Гэхдээ жаал минь ийм дайлмаар надаар тоглох хэрэггүй шүү. Гараа хаан тавьж байгаагаа хар. Тэр эцэн бололтой. Гараа алгуурхан дээшлүүлж өрөн дээр минь тавиад үзүүгээр минь тэвэрлээ. Яншаан цааш тоосонгүй түүнийг үүрээд алхаж эхлэв. Луайкун ихэд ядарсан бололтой. Толгоогоо мөрөн дээр минь тавиад аяархан бутнав. "Яншаа намайг хамгаалсан. Ирээдүйд би Яншааныг хамгаална." Түүний үг 10 жилийн өмнөх нэгэн явдлыг санагдууллаа. Жанжны гэргий нялх Луайкуныг нарны гэрэл мэт зөөлөн харцаар ширтэж байсан. Тэр намайг түүнээс их ч учраас одоохондоо хамгаална гэж хэлсэн. Харин ирээдүйд
Луайку намайг хамгаална гэсэн мэлээ. Яншаан толгоогоо эргүүлэн галт авсан жаншны өргөө рүү харав. Гэнэт нэг зүйлийг ухаарлаа. Одооноос хойш Луайкуныг тийм инхри харцаар харах хүн дахин үлдсэнгүй. Урхад мөнхийн настай. Тиймээс тэд хагаслын зовлон, үхлийн шаналлыг ойлгодоггүй. Яншаан ч гэсэн Бурхны нүдээр хардаг байлаа. Энэ бүхэн хүний амьдралд тохиолдог жирийн нэг явдал гэж боддог байлаа. Гэвч сэтгэл минь шимшрэв. Харин игэл хүнд алдсан зүйл нь үнэхээр үр далга болдог. Нэгэн амьдрал байлаач, мөнхийн амьдрал байлаач хинч тулсан замаа яг хэвээр нь дахиж давтаж чадахгүй. Өөрийнхөө амьдралыг ч давтаж үлж чадна. Гэнэт нэг зүйл хачирхалтай санагдав. Яншаан хүлт нэг их эмзгэлдэггүй. Харин уйлж хаширахгүй. Өөмөжгүй байгаа Луайкун хэтэрхий тайван байлаа. Яншаан толгоогоо эргүүлж мөрөн дээр минь нүдээ анаад хэвтэх хүү рүү хальт харав. Магадгүй би насан туршдаач энэ шөнө Луайкуныг ямар их шаналсныг ойлгож чадахгүй байх. Хотын хаалга нэгдмэгц Яншаан Луайкуныг дагуулan нийслээс гарлаа. Хагас өдөр явсны дараа л өнгөрсөн шөнө ямар алдаа гаргаснаа тархи минь ухаарав. Сүү аав минь. Би түүнийг өөрийн гараар нөхрөө төлөвчгсөн болтой. Яншаан толгоогоо можиж Луайкунд өнгөрсөн шөнө чамайг аврах гэж яарад аавдаа гай тарьчихлаа. Миний хийсэн зүйл зөв биш байжээ гэлээ. Гимсэн царайг минь хараад Луайкун үнэхээр чочирдсан дүр үзүүлв. Яншаан чи юу ч мэдгүй болохоор л ийм үг хэлж зүрхэлж байна. Юу мэдгүй гэж? Луайкун хэсэг алмаарснаа толгойс гисрэв. Үлдсэн ганц нүдэнд минь олон янзын мэдрэмж холилджээ. 3-1 нь аргаа барсан байдал, 3-1 нь дооглол. Үлдсэн нь миний ойлгож чадахгүй олон зүйл байлаа. Тэр толгоогоо бүхэлэн боогносоо нэг хазаад ам дүүрэн бутнав. Юу ч биш, тэрүүн сайд сүнд юу ч тохиолдохгүй. Энэ жаал дэндүү итгэлтэй хэллээ. Ордонд яг юу болсныг ойлгоогүй хэвээр байсан ч сэтгэл минь баг зэрэг амрав. Луайкун бит хоёр умар зүгийг зорлоо. Хагас сарын дараа нийслээс гэнэт мэдээ ирэв. Эзэн хаан нас барж шинэ хаан аль хэдийн сэнтий заларчээ. Гайхалтай шинэ хаан угсаа заламжлах ханхүү биш байв. Харин ханхүүгийн аваг өмнөх хаан эзний төрсөн дүү 1-р зэргийн Ван Жихөө хаан болжээ. Ордны түшимдийн тал хувь нь албан тушаалаасаа зайлуулагдав. Ирэх мэдлэлтэй хүмүүсийн заримыг нь нутаг буцаан цөлж, заримыг нь төрсөн нутаг руу буцааж үлдсэний цаазаар авчээ. Харин байр суурьндаа бат үлдсэн цорын ганц хүн бол миний аав тэрүүн сайд Сүнчивэн байлаа. Шинэ эзэн хаанд хамгийн түрүүнд бүхийж үнчээ илэрхийлсэн хүнч мөн миний аав Сүнчивэн байсан аж. Тэр үед Луайкун бит хоёр замын хажуугийн жижиг цайны мөхлөгт амарч суулаа. Ойролцоо маань эрдэмтэн төшмөд шиг харагдах хэдэн хүн сууж дахин санаа алдна. Тэд яагаад өөрсдийн хувь заяанд ингэтлээ санаа зовниж байгааг Яншаан ойлгосонгүй. Харин жанжны өргөнд гарсан галын цаадах учрыг одоо л нэг ухаарлаа. Луайкун чимээгүй цайван. Яншаан чимээгхэн бодлоо зэгслэв. Миний аав Луу жанжин Хуучин эзэн хаан 3 дотны нөхөд байжээ. Гэвч хэдэн жилийн дараа аав эзэн хааны дүүтэй бүрш дотн болсон байна. Харин нөгөө хоёр нөхөртөө урдынх шигээ илэгтэй байхаа болжээ. Хуучин эзэн хаан өвдсөн. Түүний дүү хаан болохыг хүссэн. Миний аав эзэн хааны дүүг дэмжсэн. Харин Луу жанжин хуучин эзэн хааны удам угсаа заламжлах ханхуу Жичиг дэмжижээ. Тиймээс л жанжны өргөөг шатаах хэрэгтэй болсон. Тиймээс л аавд нь гай тарьчихлаа гэж намайг хэлэхэд Луайкун огт санаа зовоогүй юм байна. Учир нь түүний гэр бүлийг устгах хэргийг манай аав төлөвлөсөн ажээ. Миний гинэт гарч ирсэн нь хүн бүрийн тооцоолоогүй зүйл байсан. Тиймээс хоёр алуурчин яаран явсан юм байна.
Тэд надаас айгаагүй, зүгээр л аавд минь очиж мэдэгдэхийг хүссэн байжээ. Тиймээс Луайкун чи намайг аврахаар ирсэн юм уу гэж асуусан хэрэг. Тиймээс л Яншан аавдаа гай тарчлаа гэхэд тэр ингэтлээ гайхсан байна. Тиймээс л би хотын хаалгаар ямар ч саадгүй гарч чаджээ. Одоо хүртэл аялал маань хэтэрхий тайван байсан ч аав биднийг нууцаар хамгаалж байсных биз. Эцсийн эцэст Яншан түүний охин Луайкуныг ч тэр багаас нь харж өсгсөн. Тэгэвч хуучны нөхрийнхөө эсрэг хувилдаан зохиосон болохоор сэтгэл нь амар байгаагүй биз. Луайкуныг зориуд зүгтаалгас нь аавын сэтгэл үлдсэн өрөв зангийнх нь илрэл байсан баг. Яншан чимээгүй цай уух Луайкуныг ширтэж тэр шөнө түүний хийсэн бүхнийг эргэж саналаа. Тэгээд уртаар санаа алдав. Өмнөх Луайкун дэндүү бага байсан учраас олон зүйлийг ойлгодгүй байжээ. Харин одоо тэр айжмар учрын тунгааж улам ухаалаг, улам тайван болж байв. Ийм том гай зовлон туулсан болохоор одоо альваг бүрч гүнзгий ойлгодог болсон биз. Нэг бодол толгойд орж ирэв. Ли Тэнгэрийн хааны сахлыг нэг нэгээр нь зулгаах юмсан. Өнөөдрийн нөхцөл байдал жаахан өөр байсан бол ямар гашуун түүх болж өрнөх байсныг бодоод үз. Тэргүүн сайдын охин үзэн ядалтаар дүүрсэн залуу эзнийг дагна. Залуу эзэн нэг талаараа тэргүүн сайдын охинд хайртай, нөгөө талаараа түүний эцэг жанжны гэр бүлийг сүрүүлсэн болохоор охиныг үзэн ядна. Хайр, үзэн ядалт хоёр зэрэгцэн оршино. Нэг хэсэгтээ түүнд дулаахан хандав. Дараагийн мөчөөс мөс шиг бүтэн болно. Тэргүүн сайдын охин дарамт зовлонд дүүрэн амьдрна. Гэв сэтгэл нь залуу эзний араас тууштай тэмүүсээр байх болно. Нөхрөө хөөж зовох бяцхан ихнэр жүжигийн 2 дахь үзэгдэл ямар ч анхааралгүйгээр ингэж эхлэх нэ. Ли Тэнгэрийн хаана чи дахиад хэдэн хувь нь хон цус цацах санаатай юм бэ? Танаа үдэнд одоо хүсэн нохоо уушиг овоорсон байлгүй. Ийм хямдхан хэрэггүй хон цусыг чи хаанаас олж авдаг байна? Умарс зүг хүрэх замд намайг дахиад хичнээн гашуун үзэгдэл хүлээх байгаа л. Нохон цус гэдэг нь хятад хэлэнд хэтрүүлсэн эмгэнэлт драматик үйл явдлыг хэлдэг. Тэгээд ч миний одоогийн байдал Луайкун бит хоёрын харилцаа Ли Тэнгэрийн хааны итгээд сонирхолд нийцэж чадах юм болов уу? Яншан Луайкун цагаан уурж дууссамад над руу харав. Би амарч дууслаа. Яншан түүний бүсгэр саарл болсон баруунууд руу хараад толгойг нь аяархан алгадав. Явцгаая. Санаа зовлоо гэд ямар ч хэрэггүй. Ирээдүйд яаж ч байсан хүрээдэл ирнэ. Надтай харьцуулахад энэ хүүхдийн үүрх ачаа хавгүй хүнд. Тэр ийм зөрөгтэй байхад Яншан түүнд ялагдаж болохгүй. 6 дугаар бүлэг. Шүн хүйтэн байсан ч хүнжил дулаахан байлаа. Луайкуны өшгөлтөнд шанцын нойрносоо сэрв. Хажууд нь тийчилж буй түүнийг хараад санаа алдлаа. Бас л эхэллээ дээ. Нийслэлээс орсноос хойш Луайкун шүн бүр 50 унтаж чадхаа болсон. Унтаж байхдаа гинэт тийчилж хөлөөрөө өшгөлнө. Шанцын 2 хөлийг нь дорж тогтоогоод тавьширсныхан дараа гараа судалдаг байв. Дэм будлын цонхоор сарны гэрэл тусна. Тэр бүдэг гэрэл Луайкуны дух хүтэн өсөөр бүрхэгцнийг олж харлаа. Энэ жаал өдөр болохоор хүчтэй дөр үзүүлнэ. Харин шүн болохоор бүхнийг хилчилчих юм. Хичнээн төвчээртэй царилвч өөрийнхөө хард орсон зүйтэй тэмцэж дийлэхгүй ажээ. Шүн үлдсэн хугацаанд 50 унтахын тулд шанцыг түүнийг твэрч авлаа. Толгойг нь зөөлөн илээд бүүвийн душиг чихэнд нь дахин шивнэлээ. Зүгээр дээ, одоо зүгээр болсон. Маргааш өглөө сэрэхэд Луайкун шанцыгийн твэрч твээр байлаа. Тэгээд бүр хэдийн сэрчгсэн. Шанцын руу ширтэж суув. Шанцын өвшөөлгөн яагаад намайг сэрээсэнгүй вэ? Тэр 50 хариулав. Яншан өнгөрсөн шөнө сайн унтаж чадаагүй. Өглөө арай удаан унтах гэж бодсон юм. Шанцын амаа ангасан чихтэй хөшчгөө. Үлдсэн хагас өвшөөлтөн ч гарахаа болчихлоо. Энэ хүүхэд чинь хүнээс илүү хүн боддог юм биш үү? Өглөө хоол авахаар гудамжинд гарахад нэгэн лангууны дэргэд зогсов.
4 том манту өгөөч. За 2 зоос. Худалдагч мантунуудыг боож өгөөд Шанцэд өгөв. Шанцын мөнгөө гаргаж үзтэл ганц л мөнгө 3 зоос л үлджээ. Шанцэ, миний хуримтлуулсан мөнгө, миний хайрын мөнгө. Омор зүг рүү ирэх энэ замд хамаг мөнгө минь 76-ад нисчихсэн мэт алга болжээ. Санахаар л зүрх өвдөд өөрийгөө хэд өшгөлчмөр санагдав. Шанцэ үнэхээр тэрүүн сайдын өргөнд 5 тухтай амьдралаа орхиод гарчихсан гэж үү? Үнэхээр л зүгээр орхиод явчихсан. Өөрийгөө нэг сайн алгадаад авмаар байлаа. Шана, чи юу юуны төлөө ингэвэ? Хувиа хичээгээ үгэх юм уу? Хайрын төлөө өөрийгөө золиосных уу? Энэ үнэхээр чи мөн үү? Юунд ингэж илгэмсэх хүн болох гэж оролдов? Юунд аврагч болох гэж зүтг? Тэр чинь чиний хийх ёстой ажил мөн үү? Мөн үү? Үнэхээр мөн үү? Яншаан бодолдоо бүрэн живчгсэн байснаа худалдагчийн дуунаар сая нэг ухаан оров. Бүсгүй минь 2 зоос шүү. Яншаан санаа алдаад 2 зоос гаргаж өгөн оронд нь 4 манту авлаа. Доош харвал Луайкун Шанцэ руу ширтэж байв. Түүний баруунуудыг харах төдийд саяхны бодлуудаасаа жоохон ичгэх шиг болов. Шанцэ аргагүй нэмсгэлэн яалтай билээ. Би ч угаасаа дэндүү сайхан сэтгэлтэй хүн юм да. Луайкунтэй манту идэнгээ алхаж явахдаа Шанцэ асуулаа. Жаала, бид умард нутагт бараг хүрчихлээ. Одоо дахиад тэр олон явах юм? Шанцэгийн асуултыг сонсон Луайкун дахиад л гайхаж хоцров. Яншана, чи үнэхээр юу ч мэдгүй мөртлөө надтай хамт хүрээд ирсэн юм уу? Шанцэ мантуныхаа бодлон чимхэн барьж байгаад хариулав. Тийм ээ. Би чинь тун гинэн юу ч ойлгодгүй хүн шүү дээ. Юу ч мэдгүй чамд намайг дагуулж явах тийм хэцүү байсан бах. Гэхдээ замын үзэмж муугүй юм бэлээ. Чамайг хүргэж өгчгөөд би өөрөө явчихнаа гэж Шанцэ яжилж хэллээ. Гэтэл Луайкун дэндүү баг байлаа. Шанцэгийн үгийг сонсон даруйдаа сандарч гарнаас нь шүүрэн авав. Хурууга чанга хатхуудлан Шанцэ руу ширтэн. Уруул нь үл ялэг чичирч байсан ч ганч үг гаргаж чадсангүй. Яг л тэр шөнө нохоо нөхөн тавьчуулагдан хаашаа ч хөдөлж чадахгүй болсон үеийнхэн төрх. Одоо ч Шанцэ Луайкуны сэтгэлд ямар байр суурь эзэлдгээ мэдэхгүй байв. Гэхдээ нэг зүйлийг ойлголоо. Энэ жаалын сэтгэл замын турш харагдаж байсан шиг огтхон ч тайван биш ажээ. Зөвхөн эмзэг газрын л олж тохирох хідэн үгийн л хэлэхэд хүчтэй тайван дүр төрхөн тэр дороо нуруу унах юм. Шанцэгийн уурсандаа хэлсэн үг түүнд арай хэтэрчээ. Шанцэ хэсэг түүнийг харснаа нөгөө гараараа толгойг нь нэлэв. Тоглосон юм а, умард нутаг дэндүү хол байна. Би ганцаараа буцхаас айн шүү дээ. Гарыг минь үхтэл хатгаж байсан хуруунууд нь сая нэг сулрав. Сэтгэл доторх сандарлаа хүчээр дарсан Луайкун. Би Яншаанд гомдоогүй. Зүгээр л Яншаан нэг зүйлийг мэдэх хэрэгтэй гэж бодсон юм. Би цааш нь яаж тайлбарлахаа тэр мэдсэнгүй. Чихэн унжиж, бүрэн бууж өгсөн мэт царай гаргаад над руу налдав. Дараа нь гараа сунган живж бүү хүн хөвдөг модноос зурч байгаа мэт намайг чанга тэвэрлээ. Хожим би заавал Яншаантай хамт гэртээ харнаа. Тэгвэл Яншаан дахиж айх хэрэггүй болно. Тэнэг жаалаа, би Тэнгэрийн ертөнцөөс хүсний ертөнц рүү, эндээс хүний ертөнц рүү хүртэл ирчихсэн хүн юунаас ч айж байгаагүй. Ийм жаахан замаас айх уу? Энэ хүүхэд үнэхээр хурдтай амархан юм. Шанцэ Луайкуныг өөрөөсөө салгав. Манту идсэн гараараа над руу битгий налдаад бай. Амчин тас болчихсон байна. Хувцсыг минь заваар тулчихсан шүү. Умардын нутаг хүүтэн хувцч үнтэй бохирдвол солих хувцас хаанаас авах юм? Намайг тэрсэн жижигхэн гар агшин зурх шүү. Гэвч тэр салсангүй. Харин ч нүрээ хувцсанд минь улам шигтгэж бүдгэн дуугаар болно. Яншана удахгүй зовх зүйлгүй амьдрна. Ингэж хэсүүчилж явах хэрэггүй болно. Тун удахгүй. Түүний үгийг сонсоод сэтгэл нэг л хачин болов.
Уг нь Яншаа өмнө нь яг ийм амьдралаар амьдарч байсан юм шүү дээ. 3 хоногийн дараа бид Хилийн нутгийн хамгийн том хот болох Лулиан хотод хүрэв. Энэ хот улсын хамгийн том цэргийн түшис газруудын нэг байлаа. Хотод орсны дараа Шанзи эдийн буудал хайхаар завдаж байтал зам зуур тэр хүмүүсээс байн чиг асууж явсан бөгөөд эцэст нь бид хотыг хамгаалагч инженерийн өргөний өмнө ирлээ. Шанзи түүнийг чанга барьж аваад чи арай энд хүртэл алхаж ирчгээд өөрийгөө тушаах гэж байгаа юм биш үү? Ордны хүмүүсийн гарт өөрөө орё гэж үү? Амьд явах хүсэлгүй болчихсон юм уу? Луайкун арган барагдсан янзтай хариулв. Яшана миний аав энд амьдардаг. Төрөл садангаасаа тусламж хүсэх гэж ирсэн юм байна. Гэхдээ энэ хамаат нь жирийн хүн биш бололтой. Бүх умардын нутгийг хамгаалan суудаг цор ганц жанжин гэдэг нь баруун хойд нутгийн энэ их газрыг бүхэлд нь хариуцдаг гэсэн үг. Цаашдын амьдрал маань нийгэм баталгаатай боллоо гэж бодох төдийд л миний сэтгэл эргээд ирэв. Толгоогоо өндөр өргөн хаалга руу шууд алхахад Луайкун Шанзыг татаж чадсангүй. Тэр чээж хаваараа ямар нэгэн зүйл тэмтэрч эхлэв. Харин Шанзи тэргүүн сайдын эрх охин байсан үеийнхэн төрхөөр хаалганы өмнө зогсоод "Хөөе, танай хамгаалагч Жанжныг гараад ир" гэж хэл. Хоёр харуул над руу нэг хараад өнгөрөв. Тэгээд яг хоёр чулуун хөшөө шиг хөлөөнгөө зогсон намайг үл толоо. Шанзи хөмсгөө өргөв. Луайкуны авахч бас гэж шаталтай хүн юм байна. Хоёр харуулаа тун сайн сургасан байна. Шанзи дахиад нэг юм хэлэх гэж байтал Луайкун ханцуунаасаа татав. Тэр чэйснээсээ ногоон давуу гаргаж ирээд хуулж автал дотроос нь алт гэлцсхийв. Нүд гэлбов. Дараа нь Луайкуны 50 тогтун дуу сонсогдов. Их жанжны цэргийн жанжны тэмдэг энд байна. Энэ тэмдгийг харсан нь эзэн нь харсантай адил танай хамгаалагч жанжинтай уулзъя. Шанзи Луайкун руу эргэж харав. Жаала, чи шүн бүр унтахтаа гараа чэйжин дээрээ тавьж унтаад байдгийн учир нь энэ байсан юм уу? Ийм чухал зүйл нууж яваага надад огт хэлээгүй байна шүү дээ. Яагаад? Ядуурсандаа би ухаан алдаж энэ алтан тэмдгийг чинь аваад барьцаанд тавьчихна гэж айсан юм уу? Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Нас багч хэлээ энэ хүүхэд хүн танихтаа тун сайн ажээ. Алтан тэмдгийг харсан даруйда хоёр хандралын царай хувьсгийв. Тэд бие рүүгээ нэг хараад нэг нь өргөө рүү яаран орлоо. Нөгөө нь бүхэж доод албац жанжинд мэдчилж байна. Танихгүй мөнхсөн минь өршөөнө үү? Хамгаалагч жанжин өргөөндөө байгаа юу? Аль хэдийн минь хүргэсэн. Бид энд дахиад хэр удаан зогсох юм бол гэж Шанзи бодож амжаагүй байтал дотроос хурдан алхах чимээ сонсогдов. Ямсгаа гаран сонсоход саяхан бэлтгэл хийж байсан бололтой. Дотогш орсон харуул эргэж гарч ирэв. Түүний араас хуйг дуудлага өмсөн нэгэн ир алхаж байлаа. Царайлаг юм. Залуу үеийн Луайкуны эцгийг харж байгаа мэт баг зэрэг төстэй. Энэ хүн Луайкуны авах бах. Тэр гартаа сэлмээ барьсан хэвээр толгойдоо дуулахтай байв. Хөлсөн тоостой холилжээ. Бэлтгэл хийж байснаа мэдээ сонсоод шууд яаран гарч ирсэн бололтой. Луайкун хуйгт ирлүү ширтв. Харцанд нь үгээр хэлхийн аргагүй олон мэдрэмж хуралджээ. Шанзи ойлгосонгүй. Төрөл садандаа хорогдохоор ирсэн юм бол уулзсан даруйдаа гүйж очиад би биенээ чанга тэрмээр юм шүү. Гэтэл хэн ч хөдөлсөнгүй. Удаан хугацаанд нам хүм үргэлжилсэний эцэст авган төрүүлж ам нэв. Луайкун дуун гүн байлаа. Нийслэлийн ирчүүдээс сонсож байгаагүй өнгө, нас бийг үтсэн эрийн нам, бат хоолой боловч цөөнг биш. Сонсох төдийд л эр хүний сүр жавхаа мэдэгдэж нүд чихмэн хүртэл сэрэх шиг болов. Луайкун ганц үг хэллээ. Тэр ханцуу минь татхыг мэдэрлээ. Доош харуул Луайкун миний ханцууг тас атгачихсан байв. Тэр дэндүү их сандарсан тул хөдлөгч зүрхгүй байгаа мэт. Шанзи нөхцөл байдлыг хустай бодож үзлээ. Бидний нийслэлээс орсон тухай мэдээ үдэд умардын нутагт аль хэдийн хүрсэн гарцаагүй. Хааны орд нь биднийг ил тод ирээ цэргүү нууцаар ирэн сурулжиж байгаа нь лавтай.
Ялангуяа энэ умард хил дээр Луайкуныг эцэст нь энд ирнэ гэдгийг тэд таамагласан л байж таарна. Луайкун ч өөрийн нөхцөл байдлыг мэдэж байсан. Гэхдээ ирэхгүй байж чадаагүй. Учир нь түүнд очих газар байгаагүй. Одоо тэр амьдралдаа огт уулзаж байгаагүй авгийнхаа өмнө зогсож байна. Нөгөө хүн нь ямар хүн болохыг тэр огт мэдэхгүй. Гэсэн ч өөрийн хувь заяаг энэ хүний гартаа тахаас өөр аргагүй. Авг нь ердөө л бэр гэж нэг үг хэлэхэд бит хоёр нийслэл рүү буцаагдсан хүрэгдхийг хүлээхээс өөр юу ч хийж чадахгүй. Луайкун амь хүлээд энчин тавьжээ. Амьд үлдэх өчүүхэн найдрын төлөө өөрийнхөө амийг мөрөөдсөн хэрэг. Зүрхэнд минь дахиад л учир үл ойлгох 5 мэдрэмж төрөв. Амьдрах уу, үхгүй үү гэдэг сонголтын өмнө энэ жаал амьд үлдэх ганцхан боломжийг ирж байна. Маргааштай золохын тулд өөрт нь байсан бүх найдвар, бүх зоригийг нэг дор гарган тавьжээ. Шанзи түүний зангидсан жижигэн нудрыг хатгав. Тэгээд бид хоёр юу ч хэллгүй өмнөх ирлөө хамт ширтлээ. Авг нь удаан харснаа хэлв. Сэтгэлд тэнгис багтааж харцаараа тэнгэрийг тольдох. Ах минь чамд үнэхээр сайхан нэр өгчээ. Тэгээд тэр инээмсэглэн шатаар бууж ирлээ. Нэг гараараа Луайкуныг твэрж аваад нурууг нь нисгэнтэл хит алгадав. Сайн хүү, урт замд их ядарсан биз. Түүний тэр хоёр алгадаан яг миний зүрхэн дээр буусан мэт санагдав. Ийм хүчтэй алгадаад байвал Луайкун тусаар бүлжих үедээ гэж хүртэл айлаа. Туранхай Луайкун руу харвал нүд нь аль хэдийн улайж нулимс дүрчжээ. Гэвч ойлгохгүй гэж тэсэж байв. Шүдээ зүүн ядраагүй, зүгээр л аав ээж хоёр. Авг нь толгойг нь илүү. Би мэднэ. Луайкун нүдээ анив. Тэгэхэд л нүдэнд нь тогтож байсан нулимс эцэстээ хацрыг нь дагаж урслаа. Тэр явдал босноос хойш Луайкун усны өмнө анх удаа уйлж байгаа нь энэ байв. Харин тэр мөчөд Шанзигийн сэтгэл тайлбарлахын бэрх нэгэн хоосрол төрлөө. Түүн төвшиж толох өөр хүн олцсон биш. Харин Шанзи нэг зүйлийг гинт ойлгосон юм. Сун эцэг жанжны гэр бүлийг бүхэлдэн галж шатааснаас хойш Луайкун Сүн Яншаан бага насных шигээ дахин хизээч хандаж чадахгүй. Урдих шигээ ямар ч тэнэгэлзээгүй цэвэр сэтгэлээр Сүн Яншаанд итгэж чадахгүй. Надад тушилсан сэтгэл байж болно. Хүндлэлч байж болно. Бүр хайрч байж мэднэ. Гэхдээ бидний дунд нэгэнт ан цав үржээ. Энэ хүүхэд хүчтэй. Гэхдээ бас эмзэг. Ухаалаг хатлаа дэндүү мэдрэмтгийн нэгэн байлаа.